За. Уг нь энэ хуулийг анхнаас нь дэмжиж санаачлагч өргөн барьсан гишүүдээ нэг байгаа юм. Нийтдээ 13 их наядын гадаад зээллэгтээ энээс 6.2 нь газрын тосны үйлдвэр дээр байгаа. Тэгээ энэ үйлдвэрийг бол 28 оны 1-р улиралд багтааж ашиглалтанд оруулах чиг үүргийг байнгын хорон дээрээс өгсөн засгийн газар тэндээ ажиллаж байгаа болов уу гэж бодож байгаа. Гэхдээ энэ нийслэлийн төсөл нь ороод ирэхээр энэ хуулийг эргэлзээтэй итгэл төрүүлэхүйц биш болгочихж байгаа байхгүй юу? Тэр Сэргэлэн Баатрын холбоотой компани энэ сэлб дэд бүтцээр бас ажил авцсан явж байгаа юм биш. Энэ саяны тайлбар хэлдэг даваа далаа дээр ч гэсэн тэр эхнэрийнх нь компани туулын хурдны зам дээр бас 20 тэрбумыг авцсан явж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм одоо эргэлзээтэй байгаа үед энэ хуулийг батлах уу? Энэ ажлын хэсэг дээр болохоор сэлб дэд бүтцийг дэмжээгүй юм байлээ шүү дээ. Буцаагаад босгоод ирсэн. Тийм болохоор хууль санаачлагч нар дахиж ярилцвал яасан. Хэдэн энэ хуулиа буцааж татах санал гаргаж байгаа. Манай намын гишүүдээс бол энэ хуулийг буцааж татах санаачлагаа гаргацсан байгаа. Хамт өргөн барилцсан гишүүдээс нь. Тэгэхээр их хурлын дарга энэ дээр ямар хуулийн гаргалгаа байгаа юм? Энэ дээр дахиж хууль санаачлагч нар ярилцвал яасан гэж би бодож байна. Газрын тосны үйлдвэр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц дээр бол эргэлзэх зүйл байхгүй. Энийг бол ашиглалтанд оруулах ёстой. Гэтэл дамжин юм сайдаас дээр байнгын хорон дээр асуулт асуух гэсэн байгаагүй одоо ч алга байна шүү дээ. Агаарын хөлгийн төлшөө 100% үйлдвэрлэнэ гэдэг байгаа шүү дээ. Алтан ширээгийн газрын тосны үйлдвэр ашиглалтанд орох юм бол одоо 4.7 их 80 төгрөг нь ашиглаж болохгүй байна гэдээ энэ хуулийн гол амин судсан байгаа. Гэтэл Оросын холбоот улстай 15 жилээр агаарын хөлгийн төлш авах гэрээ байгуулна. Одоо энэ сойрхон батлна шүү дээ. Тэгэхээр эн чинь нэг төр шийдвэр гаргаж иж хоёр өөр үзүүртэй юм яриад байгаа байхгүй юу? Хоёр өөр юм. Тэгээ дамжин юм сайд алга их хурлын дарга. Энэ хүн дөнгөж сая энэгээр гүгээ явж исэн. Энэ асуултыг асуумаар байна. Дээрээс нь энэ хуулиа одоо яах юм бэ гэдгийг санаачлагч нар дахиж зөвшөлдөх хэрэгтэй гэж бодож байна. За, гонгорын дамжин юм гişүү асуултанд хариулъя. За, мөнх байсгалан гишүүний асуултанд хариулъя. За, сая бас орж ирж байгаа зөрчлөө уучлаарай. За, 2025 оны хувьд бид алтан ширээд газрын тосны үйлдвэр барьж байгаа. Газрын тосны үйлдвэрийн хувьд бол 85 мянган тонн одоо 80 мянга орчмын одоо хүчин чадалтай. За, өнөөдрийн манай хэрэглээ бол 85 мянга байгаа. 140 мянган тонны хүчин чадалтай манайх одоо тэр дамжуулан ачих байгууламж маань, цэнэглэх байгууламж маань. Тэгэхээр хилцээрийн хувьд бол бид нэр зах зээлийн зарчмаар нээлттэй өрсөлдөж аль хямдаас нь авах ийм зарчимтай мөн бас Монгол улсад үйлдвэрлэсэн газрын тосны бүтээгдэхүүнийг шууд хамгийн түрүүнд авах ийм зохицуулттайгаар бид нэр хилцэл хийсэ. Шалгаж үзээрэй. Бас хардаж болно. Бодит ажил эх орондоо хэрэгтэй зүйл хийгээ явж байгаа л гэж ойлгох хэрэгтэй байна.